Санаа өнөөдрийн математикийн хичээлдээр тойрог дугуйг баттгах дасгал даалгавар гүйцэтгэе. Дасгал 1 1 см 5 мм радиустай тойрог зураарай. За радиусын хэмжээ мэдэгдэж байна. Эндээс тойрогоо зурцгаая. Бид тойргийн радиусыг болон диаметрийг хэмжин зурхдаа шугамар хэмжиж болно мөн хэлбэр арга гэвэл дэвтрийн дөрвжинг ашиглаж болно тийм ээ хүүхдүүд ээ. За тойргийн төв болон тойргийн радиусыг цэгээр тэмдэглээд үсгээр тодорхойлъё. За А-гоос Е хүртэл хэрчмийн урт нь 1 см 5 мм байх нэ. Өөрөөр хэлбэл энэ тойргийн радиус нь 1 см 5 мм байна. Дасгал 2 3 см диаметртэй тойрог зураарай. За энэ удаадаа тойргийн диаметр нь өгөгдсөн байна. Тойргийн диаметр гэж алийг хэлэх вэ хүүхдүүд ээ? Сэргээл санаарай. Тойргийн төвийг дайран өнгөрсөн хэрчмийг тойргийн диаметр гэж нэрлэнэ гэсэн. Тэгвэл С-гээс Е хүртэлх диаметр нь энэ тойргийн диаметр нь 3 см байх нь. С-гээс Е хүртэлх хэрчмийн урт нь 3 см гэсэн үг байх нэ. Дасгал 3 дэвтэртээ гурвалжин зур. Дараа нь дугуйг энэ гурвалжин дотроо багтааж зураарай. За дотроо дугуй дүрс зурх учраас бид гадна талын гурвалжинг томхон зурах хэрэгтэй. Гурвалжингаа зурлаа. За багш нь энэ удаад тодотгох үүднээс өнгө ялган бодлоо. Одоо гурвалжин дотроо дугуй дүрс зурна. Дугуй дүрсийг зөв зурхын тулд бид эхлээд тойргийн төв цэгээ тодорхойлох ёстой. За эндээс дугуй дүрсээ бас өнгөөр ялган бодъё. Дасгал 4 дэвтэртээ 2 см талтай квадрат зур. Энэ квадратыг дотроо бүтэн багтаасан дугуй зурж хөвч татаарай гэж. Тэгвэл 2 см квадратыгаа эхлээд зурлаа. Дараа нь энийгээ багтаасан дугуй зур гэхээр гадуур нь дугуй зурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тойргон дотроо квадрат байна. За яаж зурж байгааг ажиглаарай хүүхдүүд ээ. Тойргийн хөвч гэж юуг нэрлэх вүлээ хүүхдүүд ээ? Тойргийн хоёр цэгийг холбосон хэрчмийг хөвч гэнэ. За тэгвэл багш нь хөвч татлаа. К-ийн хөвчийн урт нь хэд вэ хүүхдүүд ээ? Өөртөөх хэрчмийн уртыг хэмжиж үзээрэй. Энэ тойргийн хувьд хөвч нь 2 см 8 мм байна. Дасгал 5 дэвтэртээ 3 см талтай квадрат зур. Дараа нь дугуйг энэ квадрат дотор багтаан зураад радиус диаметрийг олоорой гэж. За квадратаа зурлаа. Дараа нь энэ квадрат дотроо багтсан дугуй зурх нь байна. За түүнийхээ радиусыг диаметрийг олох нэ. А-гоос Р хүртэлх хэрчмийг радиус гэж нэрлэнэ. Үүний урт нь 1 см 5 мм байна. А-гаас Е хүртэлх хэрчмийг диаметр гэж нэрлэнэ. За энэ хэрчмийн урт нь 3 см байна. Өөрөөр хэлбэл
Энэ тойргийн диаметр нь 3 см, радиус нь 1 см, 5 мм байх нэ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.